Энэ бааз суурийг бусад уурхайнуудад экспортлох нь манай улсын зүгээс барьж байгаа бодлого гэдгийг улсын хурлын дарга онцолж байлаа. Оюутлогын удирдлагуудад ер нь Эрдэнэ та хоёр бол өрсөлдөгч биш. Хамтрагч юм аа. Тэртээ тэргүй үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн чи ямар ч асуудалгүй зарагддаг учраас тийм учраас та хоёр бол Монгол дотор хамтран ажиллах нь зүйтэй гэж хэлсэн. Тэгээд хоёр үйлдвэрийн удирдлага энэ чиглэлийн дагуу хамтран ажил гэрээгээ байгуулж байна. Өнөөдөр хэрэлцээрийн шатанд байгаа томоохон уул уурхайн төслүүдийн үр ашгийг манай улс ирээдүйн Эрдэнэт дархан хотоор төсөөлдгөө. Оюутлогын төслийн хэлэлцээрийн үеэр энэ асуудал тодорхой яригдж хөрөнгө оруулагчид манай талд 15 мянган хүнтэй хот байгуулж өгнө гэсэн амлалт өгсөн байдаг юм байна. Бид Эрдэнэ төлөвлөртэй 4 чухал чиглэлээр хамтарч ажиллах гэж байна. Бидэнд бие биенээс нь суралцах зүйлс их бий. Энэ хамтын ажиллагаа Монголын уул уурхайн чадамжийг сайжруулахад чухал алхам боллоо гэж би ойлгож байна. Том суурьшил сум хот бий болголоо, том дэд үтсүүдийг бүтээн байгууллаа. Эрдэнэ төлөвлөрийн нийгэмд оруулсан хувь нэмрэл маш их байгаа. Хоёр уурхай хоёулаа зис баяжуулдаг. Гэхдээ өөрийн гэсэн онцлог ялгаа их байгаа. Жишээ нь оюутлогод хамгийн сүүлийн үеийн техник хэрэгслийг ашиглаж байгаа бол Эрдэнэ төлөвлөрт Монголын газар нутагт олон жил олборлт явуулж ашигтай ажилласан дуршлага бий. Тиймээс бие биенээ нөхөж ажиллах боломж байгааг уурхайн удирдлагууд хэлж байлаа. Улсын хурлын даргын хөл өнөөдөр авилгатай тэмцэх газрын дэдарга нямд оржийг хүлээн авч уулзлаа. Авилгатай тэмцэх газар сүүлийн үед иргэдийг шууд барьж хорих тохиолдлууд их гарч байгааг улсын хурлын дарга уулзалтын үеэр тэмдэглэлээ. Авилгатай тэмцэх газар нь эрүүгэн байцан шийдэх хуулийн 65-67 дугаар зүйл ангиар буюу батлан даалт болон эд хөрөнгө барьцаалах зэрэг аргыг хэрэглэн гадуур байцааг аргыг хэрэглэхгүйгээр ихэнх тохиолдолд эрүүгэн байцан шийдэх хуулийн 68 дугаар зүйл ангийг хэрэглэж байна. Гэтэл эрүүгэн байцан шийдэх хуулийн 65-67 дугаар зүйл ангиар буюу батлан даалт болон эд хөрөнгө барьцаалах зэрэг аргыг хэрэглэх гадуур байцаа хууль эрхсэн орчин байгааг санууллаа. Түүнчлэн тахрын албаны тухай хууль шинээр батлагдсан. Хэргийн бодит байдлыг илрүүлэхэд саадулж байгаа тохиолдолд гэрч хохирогчийг хамгаалах, байцаагдж байгаа этгээд бусдад нөлөөлөхөөс сэргийлэх, орон зайсан тохиолдолд тухайн этгээдийг эрен сурвалжлах үндсэн чиг үүргийг хариуцсан ажиллаж байна. Иймээс авилгатай тэмцэх газар цаашид шинээр батлагдсан хууль эрхсэн орчныг үйл ажиллагаанд хэрэгжүүлж, бусдыг шууд барьж хордог бурангуй аргаас хадгалзаж, бусад хуулийн шинэ боломжуудыг хэрэглэхийг анхааруулсан байна. Өнөөдөр улсын хурлын намын бүлгүүд хуралдлаа. Ардчилсан намын бүлгүүдээс хойш хуралдаж сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл болон татвар, эдийн засгийн асуудал ярилцсан. Энэ тухай албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. Харин Монгол Ардын намын бүлэг өнөөдөр хуралдаж 3 асуудлыг хэлцжээ. Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, төсвийн доктортой байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд иргэд аж ахуйн нэгжүүдийн эрх зөрчигдөж байгаа талаар хэлэлцсэн байна. Энэ тухай Монгол Ардын намын бүлгээс мэдээлэл хийсэн юм. Улсын хурлын гишүүн Сумын Узар тэргүүтэй гишүүд өнгөрсөн 7 хоногт нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцдаа танилцж, иргэдийн санал бодлыг сонсчээ. Гэр хорооллын дахин төлөвлөлт нийтдээ 24 байршилд явагдаж байгаа. За үүний 16-д нь гишүүдийн төлөөлөл очиж танилцсан байна. Иргэдийн газрыг дахин төлөвлөлтөнд хамруулахдаа зохих төвшөнд нь үнэлэхгүй байна гэдэг саналыг олон иргэн тавьсан. За одоогийн байдлаар дахин төлөвлөлт хийгдэж байгаа 24 байршлын 90% нь хэдхэн айлын газар чөлөөлж зөвхөн суур цутгасан байдалтай. За бусад газрыг нь бүрэн чөлөөлж чадаагүй өнөөг хүрсэн гэж мэдээлж байгаа юм а. Энэ 24 байршлын гол одоо энэ төвийн гэсэн одоо байршлууд дээр бол иргэд бол асар хүлээлттэй. Ягаад гэвэл Аз зэрэглийн газар дээр бид нар бол одоо өөрийн одоо хүсэлтийн дагуу орон сууцны одоо метр квадратаа бол тодорхой одоо 27 ч биш ер нь бол нэг стандарт нь бол нэг 54 60 метр квадрат 70 метр квадратаар солих ийм хүсэлтэй. Жишээ нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорон дээр Дамдаржаагийн орчим гэсэн үг. За 15 дугаар хорон дээр иргэний одоо 2 давхар одоо мансартаа одоо байшинг нураалгаж газрын чөлөөлөд хундаам сутгаад 2 жил хагасыг нүүр үүсэж байгаа. За энэ хугацаанд бол 2 айлын өрхийн тэргүүнүүд нас бараад одоо үр хүүхдүүд нь бол түрээсийн одоо гэрт хамжаад ингээ явж байгаа эмгэнэлтэй одоо байдал дээр яг газар дээр нь очиод би өөрийн биеэр бол гишүүдтэйгээ танилцсан. Улсын хурлаас байгуулагдсан ажиллаж байгаа сонгуулийн нэгдсэн хуулийн ажлын хэсгийнхний хувьд сонгуулийн тогтолцоог одоогийн буюу 48-ыг харьцан 28 хувилбараа хадгалах чиглэл барьж байна гэдгийг намын бүлгүүдэд танилцуулж байна. Харин улсын хурлын гишүүн Улаан өөр саналтай байгаа юм байна. Түүний хувьд Монгол улсын гавьяат хуульч чимэд агсныг дэвшүүлж байсан. Монгол улс бүхэлдээ нэг тойрог нам эвслүүд 76 нэр дэвшигчийг дэвшүүлэх тогтолцоог оруулах санал гаргасан байна. За энэ хувилбарыг шударга ёс бүлэг дэмжиж байгаагаа хэллээ. Сонгогчвол хүнийг дугуйлна. Тэр 76-аас өөрийг сонгоё гэсэн хүнээр дугуйлна.
хүндэн дугуйлсан санал бол намын одоо сагсанд очино. Хүний дугуйлсан юм чинь 76 хүний үл эренбэлнэ. Одоогийн энэ список шиг хүн одоо эренбэлэгдэлгүй зөвхөн намаараа эренбэлж орж ирэх биш. Сонгогчоороо эренбэлүүлэх ёстой гэдэг ийм зүйл хэлж байгаа юм. Харин бие даагч гишүүдийн хувьд оюу толгой болоод 5 толгойтой холбоотой асуудлаар өнөөдөр байр сууриа илэрхийлсэн юм. 5 толгойн хувьд одоогийн нөхцлөөр буюу Эрдэнэс 5 толгойг үргэлжлүүлэн ажиллах боломжтой гэж үзэж байгаагаа хэллээ. Бидний байр суурийг үл ерөөсөө 5 толгойгоо харин одоо Эрдэс 5 толгойгоор энэ удирдлагын нөгөө ард иргэдийн 51% нь байлгаад тэгээд тэр борлуулалтын гэрээг нь бол харин одоо энд оролцож байгаа Шинхуа гэдэг юм уу, Сумитомо гэдэг юм уу энэ компаниудтай хийлгээд явчихд болох юм байна гэж ингэж үзэж байгаа. Энэ 7 ногт улсын хурлын нэгдсэн чуулганаар хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны холбогдох бусад хуулийн төслийн анхны хилцүүлгийг хийнэ. Энэ 7 ногт мөн Монгол Улсын ерөнхийлөгчөөс санаачилсан хэд хэдэн хуулийн төслийг хилцэх хэсгийг шийдэх юм, сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай замун холбогдох хуулийн төслийг хилцэх хэсгийг шийднэ. Энэ хуулийн төслийг өнгөрсөн 1-р сард өргөн барьсан. Хариуцлагын тогтолцоог сайжруулах тухай энэ хуулийн төсөл хууль тогтоогчдын гар дээр инхүү ирээд байгаа юм а. Замун авилгатаа тэмцэх хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай улсын хурлын тогтоолын төслийг хилцэх хэсэг асуудал багтаж байна. Бизнес эрхлэгчид, иргэд аж ахуй нэгж, малчид, райланчдад хэрэгтэй мэдээлэл бидэнд байна. За Монголын медиа агентлаг өнөөдрийн сэдвэр хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл авч болох боломжийг хөндөж байна. Сэтгүүлч Хотхон Туяа ариун цэгнаар студид ажиллаж байна. За баярлалаа үзэгчдээ. Орой минь төргий. Тэгэхээр хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг энэ 7 хоногт улсын хурлаар хилцэж эхлэх нь бас анхаарал татсныг хуулийн төсөл. Тэгэхээр ариун цэцэг битүүрийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэнэ. Өнөөдөр бол мэдээллийг багцлан үргэхдээ хууль санаачлагч, замун үйлдвэр эрхлэгч болоод одоо банкны салбарынхны байр суурийг нэгтгэн хүргэхээр бэлтгээд байгаа. Тэгэхээр өмнө нь зөвхөн үл хөдлөх хөрөнгөө барьцаалж банкнаас зээл авдаг байсан бол одоо хөдлөх хөрөнгөө барьцаалж эргэлтийн хөрөнгөө бүрдүүлэх, хөдлөх хөрөнгөө санхүүгийн нэг их усэр болгох юм боломж нэгдэж байгаа. Тэгэхээр эхлээд одоо банкны систем дэх зээлийн үйлчлэгээнд бид одоогийн байдлаар ямар барьцаа ашиглаж байна уу гэдэг товчхон мэдээллийг хүргээд студид хэрэгж уулзъя. Банкны системд олгосон зээлийн барьцааны төрлөөс харахад үл хөдлөх хөрөнгөөр барьцаалж хамгийн их зээл олгодог. За орон сууц, хашаа байшин, газраар барьцаалж нийт зээлийн 50.1% олгожээ. Харин бэлэн бүтээгдэхүүн барьцаалж олгосон зээл 8.4% нь эзэлж байгаа юм. Дансны авлага 1.7%, за машин тоног төхөөрөмж 1.1%, патент буюу одоо оюуны өмч 1.1% одоо зээлийн барьцааны төрлийг бүрдүүлж байгаа юм а. За иргэний болон улсын эрхийн бүртгэлийн тухай хуулиудад хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлж болно гэж заасан байдаг. Гэсэн ч хүмүүс бүртгүүлэхгүй байгаа нь хөдлөх хөрөнгөө бүртгүүлэхийн ашиг тусыг төдийлөн таньж мэдээгүй байна гэсэн үг юм байна. Тийм учраас хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлтэй холбогдсон хуулийн зохицуулалт сайн хэрэгжихгүй байна гэж үздэг. Улсын бүртгэлийн газар 2002-оос 2014 оны хооронд буюу 12 жилийн хугацаанд хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг ердөө 37 удаа хийсэн байна. Энэ бол тун хангалтгүй үзүүлэлт. Энэ нь хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулж чадахгүй, зээл хөрөнгө оруулалтын их усэр болгон ашиглаж чадахгүй байгаагийн жишээ гэж харж байгаа юм а. За тэгэхээр эндээс харахад бид хөдлөх хөрөнгөө бүртгүүлдэггүй. За хэрвээ бүртгүүлсэн ч гэсэн санхүүгийн нэг одоо их усвар маягаар хэрэглэж чадахгүй байна л да. Тийм учраас хуулийн төсөл хилцэж байгаа. Ер нь энэ хуулийн төслийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага хэрэгцээ юу байна вэ? Энэ талаарх мэдээллийг эхлээд өргөх үү? Хэрвээ энэ хууль батлагдах юм бол хөдлөх хөрөнгийг үнэхээр барьцаа болгож чадах юм бол Монгол улсын эдийн засгийн гол үзүүлэлтүүд нэлээд өсөх хандлагатайгаа. Жишээлбэл дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэнэ гэж мэрэгчлэтнүүд тайлбарлаж байгаа юм. За ер нь хөдлөх хөрөнгө гэдэгт юу ордог вэ гэвэл за машин, техник, тоног төхөөрөмж, оюуны өмч, хадгаламж зэрэг одоо өмчийн олон төрлийн хэлбэрүүд байж болох юм байна. За банкуудын хувьд хэрвээ хөдлөх хөрөнгийг барьцаалж эхлэх юм бол одоо барьцаалах эд зүйлс нь нэмэгдэнэ. За энэ нь бол мэдээж эрэг банкны хувьд одоо хөрөнгөө хурдан хугацаанд эргэлтэнд оруулах боломжтой болох нь гэсэн үг. Одоо бол банкуд бол автомашин барьцаалсан зээл олгодог. За гэхдээ энэ нь одоо албан ёсны хуулийн дагуу явагдаагүй тул ямар ч гэсэн эрсдлийг өөрсдөн дээр үүрээд одоо тодорхой хэмжээний боломжийнхаа хэрээр зээл олгодог гэж тайлбарлаж байсан юм. Ер нь хөдлөх хөрөнгийг одоо барьцаа болгож зээлэх юм бол банкудад ямар эрсдэл үүсч болохыг банкны холбооны их сурвалж бидэнд тайлбарлсан байгаа. Болохоор өөрөө одоо бүртгэгддэггүй өөрийн гэсэн нөгөө
одоо дугаар, сэр гэдэг юм уу те тодорхой зүйлүүдээр байдгүй учраас одоо бусдад барьцаасан тохиолдолд үргэлдэх эсвэл үн цэн богино хугацаанд буурах гэдэг юм уу те ингээд дамжаад алга болох гэдэг юм асар олон эрсдэл байдаг. Гэхдээ яг хуулийнхаа хүрээнд одоо мөрдөж байгаа иргэний хуулийн хүрээнд л хөдлөх хөрөнгийг барьцаалах хэрэгцээ орчмол байдаг. Тэрнийхэн дагуу ч гэсэн одоо банкуд маань тээврийн хэрэгсэлч гэдэг юм уу те эргэлтийн хөрөнгөний барьцаалаа зээл болгоо явж байгаа. Банкны холбооны их сурвалж сая хэлэхдээ гэрчилгээ одоо аль биесны бүртгэл байхгүй учраас одоо бусдад шилжих юм уу эсвэл өргөдөж өгөө олох ийм эрсдэлтэй гэж хэллээ. Ер нь бол манай улс одоо хөдлөх хөрөнгийг бүртгэх 3 одоо үндсэн хуультай. Гэхдээ энэ нь төдийлөн ач холбогдолгүй учраас иргэд аж ахуйн нэгжүүд тоодоггүй юм байна. Өөрөөр хэлбэл одоо хөдлөх хөрөнгөө бүртгүүллээгээд санхүүгийн нэг хэрэгсэл болж эдийн засгийн эргэлтэнд ордоггүй учраас иргэд аж ахуйн нэгжүүд одоо энийг хөдлөх хөрөнгөө бүртгүүлдэг юм байна л да. Тэгэхээр хөдлөх хийх хөрөнгө болон эдийн бас хөрөнгөний барьцааны тухай хууль хэрвээ батлагдаад хэрэгжиж эхлэвэл манай аж ахуйн нэгжүүд энэ хуулийн дагуу одоо хөдлөх хөрөнгөө барьцаалах нь санхүүгийн их усүр хэлбэрээр ашиглах тийм сонирхол хэрэгцээ ер нь хэр байна вэ? Аж ахуйн нэгжүүд өөрсдөө энэ дээр ямар байр суурьтай? Би өнөөдөр 2 аж ахуйн нэгжийн төлөөлөлтөд уулзсан байгаа. За эхнийх нь бол 25 жил ноос ноолрын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компани. За энэ компани бол өнөөдөр эргэлтийн хөрөнгөний зээл авах гэж бараг 8-9 сар хөөцөлтөд дийлээгүй гэж захирал нь хэлж байсан. За үйл хөдлөх хөрөнгийг нь барьцаалдаг ч гэсэн үнэлгээг нь маш багаар тогтоодог. Жишээлх юм бол 10 тэрбум төгрөгийн өртөгтэй байшинг нь барьцааллаа гэхэд тэрбум төгрөгийн зээл олдож авах жишээтэй. Гэтэл одоо бол яг ноос ноолуураа одоо түүхийд худалдаж авах хамгийн гол сезон нь болчиход байдаг. Эргэлтийн хөрөнгө байхгүй байдаг гэсэн ийм тайлбарыг өгж байсан л да. Гэвч одоо эднэрт хамгийн их одоо зээлийн барьцаанд өгөх хөдлөх хөрөнгө маш их байгаа гэдгийг эдний ерөнхий захирал биднэрт ярьж байсан. Энд бол барьцаалах маш олон юм байна. Одоо сүлжмлийн үйлдвэрүүд бол хамгийн хямдхан $53,000 үнэтэй компьютер сүлжмлийн машин байна. Тэгээд цаашаага хялгас ялах, эрх, самнах гэд ингээ явах юм бол $200-300,000 дээшээгээ сая долларын ч тоног төхөөрөмж байдаг. Тэгэхээр энэ тоног төхөөрөмж юм нь ерөөсөө бүр юу үйл хөдлөх хөрөнгөний минь өнгөдүүлж байгаа юм чинь бүртгэхэд авчдгийн. Гэтэл тэрний хэмжээний тэр одоо бүртгэж авсан тоног төхөөрөмжөө барьцаалаад мөнгө өгж гинэ гэхээр үгүй. Тэр юус огт харагддаггүй. Тэгэхээр энэ бол ерөөсөө барьцаалагддаггүй гэж. Одоо манад гэхэд өчнөн тэрбумын юу хахад тоног төхөөрөмж хахад тэр ерөөсөө үнэлэгддэггүй. За дээр нь бол ингээд бизнесмен хүнд юу байдаг гэхээр оюуны өмч байдаг тийм ээ. Би бол жилдээ 1000 гаруй загвар гаргадаг бүгдээр ингээд оюуны өмчөөр энэ бол оюуны өмчийг мань барьцаалж олно. Өшөө одоо хувийн буюу хувьсгалын дансанд байгаа мөнгөний маань те барьцаалж олно. Түүхийн эдийн маань барьцаалж олно. Бараа бүтээгдэхүүн маань барьцаалж олно. Тэр ихтгэл бид бол одоо яг өнөөдөр гэхэд би одоо маш нарийн утсаар ингээд сүлжмэл хийх гээл ингэж байгаа. Энэ бол хүний ноу хав те. Ингээд ноу хавыг барьцаалж олно. Би ингээд юуны ноолрын салбарт 33 жил хувийн компани байгуулад 23 жил миний энэ олон жилийн ажлын туршлагыг барьцаалж олно тийм ээ. Ингээд барьцаалж болох үе төмөн юм байна. Гэтэл бол энэ олгоныг өрөөсөө хинч биш. Би бол одоо өнөөдөр энэ компаниудын 2 банк 2-3 банкны VIP мөртлөө өнөөдөр ингээл нэг эдийн засгчийг нэг гуйсан, царай алдсан одоо бүр ингээд мэдхгүй яах ёстой. Хатуу сүлжээ бол 50-60 ажилтнтай том үйлдвэр. За гэтэл бидний дараагийн уулзсан жишээ бол жижиг үйлдвэрлэгч нар байгаа. За энэ бол газар тариалан эрхлэгчид мөн л энэ жил тариалах болон за эрхчил борлуулах бүтээгдэхүүнийхээ үйл ажиллагааны зардлыг өнөөдөр хүртэл олж чадаагүй байна гэсэн ийм тайлбарыг хэлж байна. Хөрөнгө гэхээр юу байж болох вэ гэхээр тариаланчдын зүгээс техник, машин энэ бол одоо огт нөгөө барьцаанд орохгүй байна. Тэгэхээр энийг даатгуулсан тохиолдолд зээлийн барьцаанд бас тооцож үздэг болмоор байна. Дараа нь газар байна. Газар эзэмших эрх. Мэдээж хэрэг энэ арилжааж болохгүй ч гэсэн эзэмших эрх нь шилжиж бас болохоор байгаа байхгүй. Тэгэхээр газраа барьцаалж зээл аваад тэгээд хугацаанд зээлээ төлж чадахгүй тохиолдолд тэр газар эзэмших эрхийг аваад дуудлага худалдаанд оруулах боломж бас бий.
За тэгэхээр яг энэ асуудлаар бас бид Хүүс хөдөөж чухал сайд Бурмаагаас ярилцлага авсан байгаа. За газар тариалан эрхлэгчид агуулгад байгаа улаан буудаага малчид, малаа, ноос, ноолуураа барьцаалж зээл авах ямар боломж байна вэ? Хэрвээ хуулийн төсөл хэрэгжиж батлагдвал яаж хэрэгжүүлэх вэ гэдэг талаар Бурмаа сайд бас тодорхой ярилцлага өгсөн. Энэ ярилцлагыг хүргэе. Ялангуяа энэ тариаланчдын хувьд бол нэг гурилын үйлдвэртэй гэрээ хийчээ тэрнээсээ одоо хүлээгээл мөнгө төгрөгөө бүрэн авч чадахгүй юм байдал байдаг. Тэгтэл одоо энийг удаачхан биржээр борлуулсан хилцлээ хийгээд тэр хилцлийгээ одоо баталгаа дагуулгад байна гэдэг энэ тодорхойлт хоёроо аваачаад бас зээл авах боломжтой. Ингэж чадсанараа бол энэ хууль гарснараа бол удаачхан салбарт бизнес эрхэлж байгаа хүмүүс маань бас найдвартай зээлдэгч, найдвартай баталгаат бизнес эрхэлж байгаа гэдгээ баталгаажуулаад ингээд зээл аваад зээлээрээ одоо өссөн үедээ бизнесийнхээ үйл ажиллагааг өргөжүүлээд явах боломжтой. За Бурмаа сайдын хувьд бол яг Улаанбуудайн үйлдвэрлэл эрхлэгчдэр жишээ авч тайлбарлаж байна л да. Тэгэхээр энэ хуулийн төсөл байнгын ороо бодоод ажлын эсгийн төвшөнд хилцэгдэх үеэр бас улс их хурлын гишүүдийн хувьд янз бүрийн байр суурьтай байсан. Жишээлбэл хөдлөх хөрөнгөөр барьцаалсан зээл банкны салбарт ямар нэгэн эрсдэл дарамт үзүүлэх үү? Бид өөрсдөө хөдлөх хөрөнгөийг хэр найдвартай хөрөнгө гэж үздэг вэ гэдэг асуудлууд гарч ирж байсан. Энэ талаар бас гишүүдийн зарим байр суурийг хүргэе. Хөдлөх хөрөнгө битгий хэл үл хөдлөх хөрөнгөө 2-3 банкнд барьцаалвал их хэмжээний зээл аваад банк дампруулсан ч сая ирүүд манад байгаа шүү дээ. Энэ чинь бол саяхан хэдхэн жилийн өмнө болсон үйл явдал дараалан байгаа. Тэгэхээр энэ хөдлөх хөрөнгө барьцаалуулж хууль гаргах энэ хууль өөрөө хураа хууль болчих вэ гэсэн бас болгоомжтой надад байна. За тэгэхээр банкны байр суурь ямар байна вэ гэдэг дээр ариун цэцэг товчхон мэдээлэл өгөөч. Одоо үнэхээр хөдлөх хөрөнгө маань зээлийн барьцааны шаардлага хангах хэмжээнд очих юм хуулийн төсөл гарвал яах вэ? Одоо бол жижиг дунд үйлдвэрийн зээл, хөрөнгө оруулалтын зээл гэдэг юм уу, иймэрхүү зээлүүд бол үйлдвэрлэгчдэд олддог. Харин эргэлтийн хөрөнгийн зээлийг авах одоо шалгуурт тэнцэх компани аж ахуйн нэгжүүл бараг тэг хувьтай байдаг гэж үйлдвэрлэгч нар ярьж байна л да. Банк бол мэдээжийн хэрэг энэ хөдлөх хөрөнгийн зээлийн барьцааны тухай хууль гарах юм бол бид нар одоо хөдлөх хөрөнгийг барьцаалах ийм боломжтой тус тусдаа өөр өөрсдийн одоо эрсдлийг тооцоод цаана бол эрсдлээ тооцоод олгох боломжтой гэсэн байр суурьтай байгаа. Одоо газар дээр ургаж байгаа 2 сарын дараа бэлэн болох ургац ч гэсэн ерөөхдөө яг энэ хуулийн дагуу барьцаалах боломж нь бий болж байгаа. Тийм тэр утгаараа одоо жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгч нарт бол хөрөнгөө барьцаалах тэрийг эргэлтэнд оруулах боломж нь бий болж байгаа. Зүгээр яг эргээ цаанаа нөгөө нэг үүсэх нөгөө барьцаалсан ч гэсэн дараа нь иргэн төлөгдөх чадвар те нөгөө эрсдэлгүйгээр хөргөн шуурхай эргэлдэх тэр боломж нь цаанаа яаж бүрэлдэж ин гэдгээс хамаарат эмээ нөгөө банкуд хэр одоо нөгөө эрсдлээ үнэлж ин гэсэн үг шүү дээ те эрсдлээ үнэлж агаад ингээд тэр боломж нь бол бий болж байгаа гэсэн үг. За энэ хуулийн төсөл батлагдвал эдийн засгийн хөгжлийг түргэтгэх хөрөнгө оруулалт зээлийн одоо хэмжээг нэмэгдүүлэх чухал хөшөөрөг болно гэж үзэж байгаа. Хуулийн хилцүүлэг их хурлын чуулганы хуралдааны пүрэв гарагийн хуралдаанаар анхны хилцүүлгээ хийх юм а. Ингээд анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Цагийн үр дүргэлжилж байна. Азийн хаалга олон улсын үзүүлэн манай улсад 24 дахь жилдээ болох гэж байгаа холбогдуулан өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. Энэ жилийн үзүүлэлтэнд Орос улбаны улсын 7 муж хотын 30 гаруй компани төлөөлөл оролцох юм байна. Тухайлбал Орос улбаны улсын хөрөгчний үйлдвэрлэлийн 40%, угаалгын машины 40%-ийг дангаран хангадаг Епецк муж манай улстай аж үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байгаа бол удаачхан чиглэлийн машин тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр хөгжсөн Омск муж энэ салбарын хамтран ажиллагааг хүсэж байна. Спортын холбооны төлөөллүүд Монголын үндэсний олимпийн хорооны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Монголын үндэсний олимпийн хорооны хөрөнгөөр барьсан 3.9 тэрбум төгрөгийн өртөөхүй барилгыг хувь хүнд шилжүүлсэн. Сэргээшин шинжилгээний зөвхөн баяр наадам зориулж 9 сая 600 мянган төгрөгийг зарцуулдаг нь гэрээ хилцээрийг зөрчсөн зэрэг хэд хэдэн асуудлыг тэд дэлгэсэн юм. Цаашдаа Монголын олимпийн хорооны үйл ажиллагааг шудраг явуулахын тулд олимпийн хорооны ерөнхийлөгч Загцрунг ажлаас нь чөлөөлөх шаардлагатай гэсэн мэдээллийг спортын холбооны төлөөллүүд хийлээ. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутны эрдмийн чуулган өнөөдөр боллоо. 65 дахь жилдээ зохиогдож байгаа энэ чуулган шилдэг 14 бүтээл өрсөлдсөн юм. Үүнээс 1-р байранд 5-р дамжааны оюутнуудын таргалттай болон хэвийн жинтэй хүмүүст нойрсох үеийн амьсгал тасалдах хэв шинжийн эрсдлийг үнэлсэн судалгааны ажил шалгарсан байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль 2024 он хүртэлх хөгжлийн бодлогон тодорхойлж Аз номхон талын шилдэг 100 сургуулийн нэг болох зорилго дэвшүүлсэн. Энэ зорилгодон хүрэхийн тулд оюутнуудын судалгаа шинжилгээний ажилд нь илүү анхаарч байгаа юм байна.
нийслэлийн Монгол Ардын намын 90 жилийн энэ сар тохиож байгаа юм. Нийслэлийн нийгмийн ардчил Монголын оюутны холбооныхон ойг тохиолдуулан залуусын дунд спорт өдөрлөг өнөөдөр зохион байгуулж ихтэй сургуулийн 150 гаруй оюутан оролцлоо. Залуус чөлөө цагаан өөрсдийнх нь бие бэлдэр оюунд хөрөнгө оруулж байхыг тэд уриалсан юм. Мэдээллийн хөтлөөр үргэлжлэж байна. Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг улс төрийн зүтгэлтэн Санжаасургийн зориг агсны өшөөнд өнөөдөр журмын нөхдөд болон иргэд цэцэг өргөлөө. 1962 оны энэ өдөр тэрээр Ардын боловсролын яамны орлогч сайд Санжаасургийн 2 дахь хүү болон мэндэлсэн юм. Ардчилсан хувьсгалыг 50 замаар өрнүүлж нийгмээ өөрчлөхөд зориг агсны үүрэг оролцоо их байсныг журмын нөхдөнд дурсаж байна. Улсын хурлын гишүүн дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан тэрээр улс төрч шийдвэр гаргахдаа хамгийн түрүүнд улсынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой гэсэн зарчимтай байсан. Зориг агсны тухай ийхүү дурсаж байна. Хувьсгалын эцэг гэж би өөрөө боддог. Би Монгол хүний саруул ухаанд итгэнэ. Чи өөрөө эзэж үнэлэхгүй. Чамайг гуравдагч ард түмэн үнэлэх ёстой. Тэгжиж энэ болгонд бид нар одоо энэ хүний хэлжсэн үг тэр үед нь бид нар анзаардаг байж маш шулуун шудраг байж ер нь холыг харж үгээ хэлдэг байсан байна. Зориг маань байсан бол энэ өнгөрсөн 25 жилд Монголын улс төрд гарсан энэ илдэв хямрал зөрчил алдаа оноо бол бүгд байхгүй ч гэсэн ямар нэг хэмжээгээр одоо энэс сэргийлэх бүрэн боломж байсан. Зориг агсан бусдын гарт амнасаа алдснаас хойш 17 жил өнгөрсөн. Гэвч өнөөдрийн хүртэл хэргийг илрүүлж чадаагүй. Гэхдээ горьдлого тасраагүй ажилласаар байгааг улсын хурлын гишүүн оюун хэлж байна. Улсын хурлын бас тусан хяналтын дэд хороонд энэ асуудлаас анхаарлаа хандуулаач бас хяналтаа тавиач гэсэн хүсэл тавьсан. Хяналтаа бол бас тавьж байгаа. Олон жилийн турш судалж байгаач хэргийг илрүүлж чадахгүй байгаа нь улс төрийн захиалгатай байж болцшгүй гэж зарим иргэд харддаг. Тиймээс энэ хэрэгт гадны хүнлэнгийн байгууллагатай хамтарч арга зүйн зөвлөмж авах хэрэгтэй гэж зарим их сурвалж хэлж байлаа. За Монгол Улсын хурлын даргын хувьд Оскарын шагналд кино найруулагч Жан Жак Ано хүлээн авч уулзлаа. Жан Жак Ано Монгол Улсын хөрөнгөлөгчийн урилгаар манай улсад хүрэлцэн иржээ. Тэрээр уулзсан үеэр Монголын түүхээр кино хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Уулзалтын эхэнд Францын кино найруулагч Жан Жак Ано улсын хурлын даргаыг хүлээн авч уулзсан талархал илэрхийлээд Монголын түүх соёлтой холбоотой уран бүтээлийнхээ талаар танилцуулж түүний хийсэн Чонон сүлд кино дэлхийн олон үзэгчдийн анхаарлыг татсан хэвээр байгааг хэлж байлаа. Тус кино Монголын түүхийг харуулахаас илүү нүүдэлчин сууршмал амьдралын хоорондох зөрчил дөөнийг тод тусгасан байдаг. Энэ олон үзэгчдийн талархлыг хүлээсэн. Энэ тухай Жан Жак Ано ярихдаа Чонон сүлд кино хийх үед монголчуудын түүх миний сонирхлыг их татсан. Цаашдаа энэ сэдвээр уран бүтээл хийх сонирхол байна гэдгийг хэлж байсан юм а. Харин улсын хурлын даргын хувьд кино урлагтай холбоотой зарим хуулийн төслийг улсын хурлаар хэлэлцгээр бэлтгэж байгаа. Цаашдаа Монгол улс кино экспортлагч орн болохыг зорж байна гэдгийг онцолжээ. Энэ уулзалтанд нийгмийн бодлого боловсрол соёлын шинжилгээ ухааны байнгын орооны дарга Батцогт улсын хурлын гишүүн Оюун Гэрэл нар оролцсон байна. Сүүлийн үед асар их нутгийг хамран гарч байгаа Түймэрийн мэдээ монголчуудыг цочирдуулаад байгаа. Мэргэжлийн байгууллага нутгийн эрхэд бүх хүчин дайчлан ажиллаж байгаач хүчин мөхөсдөх тохиолдол их гарч байна. Энэ талаар сэдв хөндөж байгаа манай сэтгүүлчид студид бэлэн болоод байна. Орой минь би сэтгүүлч Батбаяр байна. Би сэтгүүлч Хөрөг байна. Гамшигын үед зэвсэг түвшний анги нэгтгэлүүдийг дайчлах болон иргэд энд сайн дураараа галт төмөртэй сайн дураараа тэмцэгтэй холбоотой сэдвээр бид ярилцсан. Эхлээд сэдвээр ярилцахын өмнө зүүн аймагуудад гарсан галт төмөртэй холбоотой өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг хүргье. Өнөөгийн байдлаар Дорнод Тэнтий Сүхбаатар Булган аймагт байгаа 6 төмөрийг бүрэн унтрахаар онцгой байдлын албаагчид ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 40 гаруй айл өрх төмөр төртөө орон гэргүй болсон 3000 гаруй мал хоригдсон тооцоотой байна. Төмрийн голомтонд хүн хүч олон хоног ажилласан аймагуудын нөөц хөрөнгө дууссан байдалтай байна. Цагийн байдлын мэдээлэл хүрэхэд юм байна. Тэгэхээр бүрвээ.
Энэ удаагийн төмөр үнэхээр их талбайг хамарч их чохирол учруулж байна. Олон хоног олон газар гарсан гал төмрийг унтраахад техник хэрэгсэл болон хүн хүчний бололцоо дотмог байгаа нь харагдаж байна шүү дээ. Тэгэхээр энэ 3 аймагт гарсан төмөрт бол хүн хүчний бололцоо муу байгааг за түрүүл оногт Хинтээ аймгаас ирүүлсэн малчны яриа бол баталж байгаа юм. Гадаргаас гарсан төмөр энэ манай Батнарын зүгээр сатаагаад манай сумын улсууд бас тийшээ их олон хүн амьтад татагдаад тэгээд энэмгээр голцоол ер нь нэг авгай хүүхнүүд сургуулийн сурагчид энэ төр л одоо тийм этийн улсуудлын гал хөлийг л их дарж унтраасан гэсэн бидний үед болох дээр үл ердөө даг мал хуугаал хамгаалах талаас ажилласан та. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслэр бол зэвсэг түвшний анги нэгтлүүдийг бол бүрэн дүүрэнд дайчлахгүй байна гэсэн мэдээллүүд яригдаад байгаа. Энэ тал дээр одоо мэрэгчлэтнүүд ямар байр суурьтай байна? Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бол одоо энэ 3 аймагт олон сумыг дамсан энэ төмөрт яагаад зэвсэг түвшний олон ангийг одоо зэрэг дайчилж болохгүй байгаа юм бэ гэдэг асуудлыг бол зарим одоо хүмүүс тавьж байна. За тэгэхээр 103 аймагт гарсан төмөрт бол нийтдээ онцгой байдлын албан хаагчид болон иргэд 579 хүн за 57 техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа юм байна. За эндээс харахад бол ер нь нэмэгдүүлэх шаардлага бол их за байгалийн хүчин зүйлч их байгаа. За тэгэхээр бол дайчилгааны тухай хууль гэж байдаг. За энэ хууль бол зөвхөн дайны үед одоо ашиглагдана. За мөн гамшигаас хамгаалах тухай хууль гэж байгаа. Гамшигаас хамгаалах тухай хуулинд бол цэргийн албан хаагч нь бол гамшигтай тэмцэх хүч биш юма гэж заалт байдаг. За мөн зэвсэгт хүчнийг бол энэ гамшигын үед оролцуулах боломж бол байгаа. Гэхдээ хуулийн бол сайн боловсруулах шаардлагатай гэдгийг бол мэрэгчлэнүүд хэлж байгаа. Энэ яриаг одоо хүргье. Одоо үйлчилж байгаа гамшигаас хамгаалах тухай хууль төр, галын авилгуулын тухай хууль төр энэ дээр бол одоо зэвсэгт хүчнийг шууд дайчилж оруулах тийм хэрэгцээ үндэс нь бол байхгүй. Одоо бол байж байгаа хуулинд бол зөвхөн Монгол Улсын ерөнхий хамгаалагчийн одоо зөвшөөрөл шийдвэрээр анги байгууллагаас сэрэг гаргана гэсэн учраас энэ дээр жоо хүндрэлтэй юмнууд бий. За энэ гамшиг маань ер нь айх төр их нүүрэлдэг болж байна. Дэлхийн хэмжээний одоо бүх одоо улс орнууд адилхан болж байгаа учраас энэ гамшигаас хамгаалах хуулиа бол боловсруулах нэмэлт өөрчлөлт оруулахтай бол бид саналаа өгөөд энэ хууль нь явж байгаа шүү дээ. Тэгэхээр 103 аймагт гарсан энэ гамшигт бол одоо зэвсэг түвшин огт оролцоогүй гэсэн ойлголтгүй байх хэсгүү. За Сүхбаатар аймгийн 100 гаруй одоо зэргийн албаагч, Дорнод аймгийн 200 орчим зэргийн албаагчийг бол ерөнхийлөгчийн чиглэлийн дагуу гаргаж одоо энэ ажилд оролцуулсан байна. За мөн одоо өнөөдрийн байдлаар гэхэд яг өнөөдөр бол жишээ нь БМП байлдааны зориултай машиныг бол зэвсэглэлгүйгээр энэ одоо бүс нутагт ажилуулах зөвшөөрлийг за ерөнхийлөгчөөс хүсэж байгаа тухай мэдээлэл байла. За энэ мэтээр бол ерөнхийдөө энэ гамшигын үед бол зэвсэг түвшнийг оролцуулахад бол ерөнхийдөө ерөнхийлөгчийн одоо зөвлөл чиглэлийн дагуу ингэж ажилладаг гэдгийг бол тайлбарлаж байгаа юм. За дотоодын цэргийг татан болгосон асуудал бас энэ үеэр хөндөгдөх шиг боллоо. Гамшигын үед тэдний хүч бололцоо их хэрэгтэй байдаг гэж мэрэгчлэлтэнд үздэг шүү дээ. Тэгэхээр бол энэ тал дээр ямар мэдээлэл байна? 2014 онд бол дотоодын цэргийг засгийн газрын шийдвэрээр татан болгосон байгаа. За дотоодын цэргийн бол чиг үүргийн 1-р бол онц чухал объектыг хамгаалах, 2-р энэ гамшигын үед бол гамшигтай тэмцэх ажилдаа дэмжлэг үзүүлэх ийм чиг үүрэгтэй. За энэ албыг бол татан болгосон нь буруу юм гэдгийг бол мэрэгчлэнүүд хэлж байгаа. Тэр дундаа бол за хууль зүйн сайдад орилгож ав мөн энэ талаар ярьсан байгаа. Бид дотоодын цэргийн албыг бол дахин сэргээн. За энэ бол одоо энэ саяны гамшигтай тэмцэх ажилд бол маш чухал үүрэгтэй гэдэг нь бол харагдлаа. Энэ албыг бол дахин сэргээх нь зүйтэй юм а гэдгийг бол тайлбарлаж байсан. Мөн энэ дайчилгаатай холбоотой ер нь бэлтгэл хүчний цэргийн албаны тухай хуулийн төслийг боловсруулж байгаа гэсэн мэдээлэл мөн ярилцлагандаа өгсөн байсан. За бид сайдаас ярилцлага авах гэсэн боловч одоо орон нутгад ажиллаж байгаа гэсэн мэдээлэл өгсөн юм а. Ер нь бол дайчилгаатай холбоотой энэ зэвсэг хүчний албан хаагчдыг энэ гамшигын үед олноор нь оролцуулалттай холбоотой асуудлыг бол иргэд дэмжиж байгаа юм. Иргэд бол сайн дураараа төмрийг унтраах янз бүрийн онцгой байдлын үед ч юм уу. Тэгээ одоо энэ улс орны аль ашиглаж болох бүх салбарлал ашиглаж болно шүү дээ. Цэргийн албан хаагчид те өөр одоо зэвсэг түвшний ямар байгууллага байна те анги салбар тэр болгоноос боломжтой байдлаар ашиглаж тэрийг одоо нэн дээр зогсоох нь бол тэрэнд одоо Монгол Улсын ерөнхийлөгчтэй тэр цагаалт засгийн газраас арга хэмжээ авч тэр ашиглах шаардлагатай. Зэвсэг хүчний хувьд оролцуулах хэрэгтэй. Шаардсан шүү дээ. Чадвартай нэг л одоо их орны хамгаална гэж зориод очиулсууч мэл хамгаалалтаараа. Тэгээ энэ онцгой байдлын үед байгалийн гамшиг янз бүрийн үед ч гэсэн одоо дайчлахад бол зөөл гэж бодож шүү дээ.
Иргэд бол төмрийг унтраах үйл ажиллагаанд сайн дураараа их нэлээд оролцлоо. Тэгээд интернет орчинд ч гэсэн энэ тухай дүрс бичлэг зургнууд бол нэлээд тархаж байсан шүү дээ. Тэгэхдээ тэднийг хамгаалсан одоо болзошгүй өрсөлдөөс хамгаалсан хууль эрх зүйн орчин байдгүй. Ер нь бол одоо энэ 103 аймагт гарсан төмрийг бол захин хэлбэрээр ер нь хэвлэл мэдээлэл хэрэгслэр маш их гарлаа. Иргэд ч гэсэн хандивын аян зохион байгуулах, за энэ гал төмөртэй тэмцэх ажилд оролцохоо илэрхийлсэн Facebook гэдэг олон нийтийн захим зүйлжээгээр олон зураг байлаа. Тухайлбал одоо залуучууд одоо машинтай цуваагаараа хөдөлж байна гэсэн зургийг бас байршуулсан байсан. Энэ мэтэр иргэд бол олноороо ингэж оролцдог. За энэ нь бол үнэхээр зөв. За хуулиндаач одоо иргэд энэ гамшигтай тэмцэх ажиллагаанд оролцох үүрэгтэй. Гэхдээ тэд ямар нэгэн одоо зааварчилгаагүйгээр зохион байгуулалтгүйгээр онцгой байдлын ерхий газрын одоо энэ мэрэгжлийн одоо албаны хүмүүсийн одоо зааварчилгаагүй гамшигтай тэмцээ дараа нь одоо ямар нэгэн өөрийнхөө дуртай газараа дураараа ингэж одоо тэмцэхэд дараа нь ямар нэгэн хохирол учрах юм бол энийг одоо зохицуулсан юм хууль эрх зүйн орчин байхгүй байгаа. За үүнийг бол одоо сайжруулахаар бас бид ажиллаж байгаа гэдэг энэ ярианд одоо үзүүлнэ. Монголд бол гамшигаас хамгаалах салбар сайн дурын зохицуулт бол байхгүй. Одоо бас энэ хуулийн шинжилгээр бид нэр гамшигаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох сайн дурах ямар байх хэвтэй. Иргэд ямар байх хэвтэй. Тэрийг сайн дурын одоо тэр оролцоог нь хангах хууль эрх зүйн үндэс нь юу байх хэвтэй. Бид нэр яаж тэр хүмүүсийг хамгаалах хэвтэй, удирдан зохион байгуулах хэвтэй. Энэ юм бол тутмаг байгаа. Ямар нэгэн удирдлага зохион байгуулахаар хэлж мэдэгдэхгүйгээр орсон тохиолдолд өөрсдөө ямар нэгэн эрсдэл үүсгээд үлдэх эрх зүйн хамгаалалт бол байхгүй суулга. За ер нь бол 2003 онд батлагдсан гамшигаас хамгаалах тухай хуулинд нэлээд өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Тухайлбал одоо урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлд онцгой анхаарах. За хүмүүнлэгийн тусламжийг яаж үзүүлэх юм бэ? Дараа нь одоо сэргээн босгох үйл ажиллагааг яаж зохион байгуулах вэ? Удирдлага зохион байгуулалт, за эрх үүрэг, энэ иргэдийг яаж оролцуулахын гэх мэтлэнгээр олон асуудлыг шинжлэх шаардлагатай байгаа гэдгийг бол албаныхан мэдээлж байгаа юм. За баярлалаа. Студид сэтгүүлч Пүрүү Бат хоёр нар төмөртэй холбоотой сэдвээр ярилцлаа. Цагийн урд мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Төмөлтөөр ажилласан манай сурвалжлах хэсэг сайн мэдээтэй ирлээ. Сард 900 мянган төгрөгийн цалинтай хөгжлийн бэрхшээлтэй залуусын тухай сурвалжлагыг Бат хоёр Говьсүмбэр аймгаас бэлтгэсэн байна. Говьсүмбэр аймгийн Чойр суманд хямд орон сууц иргэдийн оролцоо төслийн хүрээнд 130 айлын амны орон сууц баригдаж байгаа юм байна. Энэ бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байгаа залуус бол Наранцогт Батсайхан хоёр. Тэд сонсголын болон хэлний бэрхшээлтэй ч хамт олонтойгоо төвөггүй хүн ойлголцож, бусдаас дутхгүй хөдөлмөр эрхэлж, ажилдаа орлоготой байгаадаа сэтгэл хангалуун байна. Би ноднингийн 5 сард энэ ажилд орсон. Энэ байгууллагаас надад ажлын санал тавиад эрүүл хүмүүстэй хамтарч ажиллана шүү гэж хэлсэн. Тэгээд би сонсголын бэрхшээлтэй хоёр найзтайгаа хамт ирсэн л дээ. Энэ байгууллага цалин сайн өгдөг. Би 900 мянгаас дээш төгрөгийн цалин авдаг. Би Улаанбаатараас ирсэн. Энэ байгууламжийн бүхэл талбайг бид засаж янзалсан. Ажил үнэхээр сайн байна. Энд надтай адил сонсголын бэрхшээлтэй 3 залуу ажилладаг. Бид маш их баяртай байна. Анх тэд барилгын тухай юу ч мэддэггүй байсан бол одоо зам тавих, замын хашлаг, гагнуур хийх, пилтан наах, мужааны ажил гээд бүгдийг сурчээ. Тэднийг ажилд авсан Хүрийн дэв компани 2013 оны 9 сараас энэ ажлаа эхлүүлсэн байна. Нийтдээ 158 хүнийг ажилд авснаас 6 нь хөгжлийн бэрхшээлтэй, 2 нь засан хүмүүжүүлэх газраас судлагдсан байна. Эрүүл саруул эргэтэн бүтэн зарим хүн нь ажлаа орхиод явах тохиолдол байхад эсрэгээрээ хамгийн тогтвортой ажиллаж байгаа нь энэ 8 хүн. Богино хугацаанд юм сурдаг, ажилдаа хариуцлагатай, ажил тасалдаггүй зэрэг чанараараа тэд ажил олгогчийн итгэлийг хүлээжээ. Аль болохоор бид эднэрийнхээ цалинг нэмэхийг боддог нэг сая 500 хүргэх бодолтой байх юм. Тэгээ энэ жилийн барилгын сезон гайгүй явчих юм бол ер нь ажилдаа ингээд туршлагачаад ажлын үр бүтээл айгүй сайн гардаг байхгүй эднэрс. Тийм болохоор одоо цалингийн нэмэхээс өөр арга. Хөдөлмөрийн тухай хуулинд аж ахуй нэгж байгууллагууд 25 ба түүнээс дээш ажиллагчдтай бол 3 хүртэл хувьдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилуулах тухай заалт байдаг. Улсын хэмжээнд хийгдсэн судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил олгогч аж ахуй нэгж 3000 гаруй байдаг юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулж байгаа ажил олгогчдыг одоо бас дэмжих ийм одоо чиглэлээр хууль тогтоомжоос өөрсдөө оруулах, урамшуул одоо бас өгдөг байх ийм одоо чиглэлийн асуудлыг бас анхаарах хэрэгтэй байна гэсэн юм бол бодол байна. Манай улсад хөдөлмөрийн насны 80 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас зөвхөн 20% л хөдөлмөр эрхэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд итгэл хүлээлгэж тэдэнд зааж сургуул хинээс ч дутахгүй ажиллаж чадна гэдгийг Наранцогт Батсайхан хоёр нотлон харуулж байна. МСС Coca-Cola компани DLG 13 төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулдаг Sprite бүх хотуудын тоглолтод оролцсон Sprite лигийн тамирчид өөрсдийн шагналын сангаас 1 сая төгрөгийг халдвар өвчин судлалын төв таньдуулж эмнэлэгт хэрэгтэй байгаа багаж төхөөрөмж авч өгчээ. Баг тамирчид энэ сайн үйлсэн аяныг жил бүр зохион байгуулдаг байна.
Эмнэлгээс дулсан жавхаар ирсэн иргэдэд анхны яаралтай түргэн тусаж үзүүлэхийн тулд энэ төхөөрөмжийг ашигладаг байна. Гэтэл эмнэлэгт ийм төхөөрөмж төдийлөн хангалттай байдгүйг эмч нар хэлж байлаа. Улаанбаатар өвчний ачаалттай үед спрайт лигийн багийн тамирчид маань биднэрт одоо бусдын оксиметрээр хамгийн хэрэгцээтэй багж юм маань өдөр тутам хэрэгэлтэй багж юм маань шаналлын сангийн мөнгөөр авч өгч байгаа. Төрөлөөс бид нэр баярлж байна. Мсэс Coca-Cola компани болохоор T63 төрөлс байгууллагатай хамтар зохион байгуулдаг Sprite бүх хотын тоглолт маань өнгөрсөн өчигдөр болж өнгөрсөн байгаа. Эрүүл мэндэд санаа тавьж байгаа бид бүхэн манай хамт олон бас маш их талархаж байна. Сүүлийн үед Улаанбурхан халдвар төвчөнд дэгдэж яаралтай түргэн тусламжийн үйлчлэгээ үзүүлдэг ийм төхөөрөмж их хэрэгтэй байжээ. Харин үүнийг Sprite League-ийн тамирчид судалж мэдээд өөрсдийн шагналын сангаасаа хандивсан байна. Оройн төргийн үзэгчтэй. За тэгэхээр бүгд найрамдах Хятад ард улсын дарга Си Цзиньпин Азийн хөрш орнуудаараа хийж байгаа албан ёсны айлчлал өнөөдөр Пакистан улсаас эхлүүллээ. За түүний энэхүү айлчлал Хятад-Пакистаны харилцаанд ялангуяа стратегийн түншлэлийн харилцаанд шинэ хуудас нээх ийм түүхэн ач холбогдолтой айлчлал болно гэдгийг Хятад Пакистаны хэвлэлүүд төдийгүй олон улсын хэвлэлүүдэд онцолж байна. За мөн энэхүү айлчлал Хятад улс гадаад бодлогынхоо тэргүүн чиглэлд хөрш орнуудтайгаа харилцах харилцааг тавьж байна гэсэн ийм дүгнэлтийг шинжээчид өгч байна. Бүгд найрамдах Хятад ард улсын дарга Си Цзиньпин айлчлалынхаа үеэр Хятадын Шинжаамжийг Пакистаны Гвадар бомбтой байгалийн хий хоолой болон төмөр замаар холбох 46 тэрбум Америк долларын өртөг бүхий эдийн засгийн бүс тогтоох төслийг эхлүүлэх юм а. Энэ төсөл хэрэгжиж эхэлснээр бүгд найрамдах Хятад ард улс Малайз, Индонезийн дундах Малаккийн хоолойг тойрон ойрхт орондоос авдаг эрчим хүчний импортын замыг илүү дөт болгох стратеги ач холбогдолтой. Түүнчлэн Пакистан, Индонез хоёр Хятадын санаачлан байгуулж байгаа Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үндэслэн байгуулагч гишүүд гэдэг утгаараа энэ айлчлалаас Хятад улс ихээхэн үр дүн хүлээж байгаа юм а. Пакистан нь Хятадын нэг Хятад бодлогыг тууштай дэмждэг төдийгүй төвдийн байдал, хүний эрх, терроризмтай тэмцэх зэрэг хүндүр сэдвүүд дээр Бээжингийн тал байдаг юм а. Хятадын дарга маргааш Индонез улсыг зорж тэнд Бандунгийн баг хурлын 60 жилийн он дээд хэмжээний уулзалтанд оролцсноо. За Хятадын дарга Индонезд хийх айлчлалч мөн чухал ач холбогдолтой. Учир нь Си Цзиньпин Африкийн дээд хэмжээний уулзалтанд шин торгоны зам эдийн засгийн бүс байгуулах санаачлагадаа дэмжлэг авах зорилготойг ажиглагчид тэмдэглэж байгаа юм а. Бүгд найрамдах Хятад ард улс өнөөгийн дэлхийн дэг журмыг шудрах бус хөгжиж байгаа орнуудын ашиг сонирхлыг хамгаалдаггүй гэсэн байр суурьтай байдаг. Тиймээс ажиглагчид бүгд найрамдах Хятад ард улс хөгжиж байгаа орнуудыг тэргүүлэгч байр сууриа дэлхийн шин дэг журмыг санаачлах хүчин чармаалттай боломж болгон ашиглах сонирхолтой байгааг Си Цзиньпиний айлчлалтай холбон тайлбарлаж байна. За тэгэхээр Индонезийн Жакарта хотноо Африкийн дээд хэмжээний уулзалт буюу Бандунгийн баг хурлын 60 жилийн ойг дэлхийн их тайван хөгжил цэцгэлтийг дэмжих өмнөд хамтын ажиллагааг тэлэх сэдвийн дор зохион байгуулж байна. За тэгэхээр энэхүү түүхэн баг хуралд Африкийн 80 гаруй орны төрийн тэргүүнээр оролцох юм а. За харин өнөөдөр Африкийн засгийн газрын сайдууд энэхүү хоёр бүс нутгийн эдийн засаг, улс төр, нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна. За эндээс Африкийн хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх ялангуяа худалдаа хөрөнгө оруулалтыг тэлэх ийм шийдвэр гарна гэсэн хүлээлт бий боллоо. 1955 оны 5 дугаар сард Индонезийн Бандун хотноо Индонезийн ерөнхийлөгч Сукарногийн санаачлагаар Африкийн шинээр тусгаар тогтносон 29 орон оролцсон баг хурлыг зохион байгуулсан төвхтэй. Энэхүү баг хуралд шинээр тусгаар тогтносон улс орнууд оролцсон тусгаар байдлаа хэрхэн авч үлдэх асуудлыг хэлсэн юм а. Эндээс хүний эрх чөлөө, газар нутгийн бүрэн бүтэн байдал, бүх улс орны тэгш эрх, улс гүрний дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байх зэрэг Бандунгийн 10 зарчмыг баталж гаргасан. Тухайн үед энэхүү баг хурлыг колоничлол дарангуйллаас ангиж ирж тусгаар тогтнолоо олж авах гэсэн бүлэг орнуудын хүчин чармайлт байсан гэж үздэг. 60 жилийн өмнө тусгаар тогтнол хүний эрхийг дээдлэхийн төлөө хүнд цаг үед хуралдаж байсан эдгээр орнууд өнөөдөр шин түншлэлийг бий болгох нэгэн зорилтын дор чуулж байна. Хамтын ажиллагааг хөгжүүлэх Африкийн стратегийн шин түншлэлийг бий болгох нь бид бүс нутагтаа тулгарч байгаа бэрхшээлийг даван туулахад тусдсан болох юм а. Бид тогтвортой ардчилсан хөгжиж цэцгэлсэн Африкийг хармаар байна. Бид хүний эрхийг дээдлэмээр байна. Мөн Африк төдийгүй дэлхийд дахинаа тэгш эрхийг бий болгомоор байна.
Бандунгийн баг хурлын 60 жилийн он дээд уулзалтаар Палестины тусгаар тогтнолыг дэмжих хүчтэй дуу хоолойг зохион байгуулагч Индонез улс илэрхийллээ. Мөн маргааш бүгд найрамдагтад ард улс бүс нутагт өргөөжөө өгөх ач холбогдолтой шинэ торгоны зам эдийн засгийн бүс байгуулах санаачлагада дэмжлэг авах, хамтран ажиллах стратегийн зорилттой танилцуулах юм а. Мөн Аз Африкийн орнууд терроризм ядууралтай тэмцэх, баян ядуугийн ялгаа зөрүүгээ арилгах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шийдвэр гаргана гэсэн хүлээлт гарч байна. За Арлын Куб улсын ард иргэд өчигдөр орон нутгийн сонгуульд саналаа өглөө. Тэгэхээр Куб улсын 168 мужийн хурлын 12500 гаруй төлөөлөгчийг сонгох энэхүү санал хураалтанд Куб улсын 8.5 сая сонгогч санал өглөө. За Куб улсын энэ удаагийн сонгуул зөвхөн коммунист намын гишүүн өрсөлдөх заалттай гэсэн хуучин сонгуулийн системээр явагдсан ч гэсэн за коммунист намыг эсэргүүцэгч тэрс үзэлтнүүд гэсэн ийм статустай хоёр хүн нэр дэвшиж өрсөлдлөө. За гэхдээ тэд орон нутгийн сонгуулийн анхан шатны санал хураалтаар ялагдал хүлээсэн байна. Кубын 168 мужийн хурлын 12589 төлөөлөгчийг сонгох дунд шатны энэхүү сонгуульд улс орон даяар 27379 нэр дэвшигч өрсөлдсөн байна. Эхний шатны энэхүү санал хураалтанд 50-аас дээш хувийн санал аваагүй нэр дэвшигчийн тойрогт энэ сарын 26-нд сүүлийн шатны санал хураалтыг явуулах юм а. Кубын орон нутгийн энэ удаагийн сонгуульд коммунист намын бус 2 тэрс үзэлтэн өрсөлдсөн нь тус улсын түүхэнд 1970 оноос хойш анхны тохиолдол болж байна. Гэвч 27377 нэр дэвшигчтэй мөр зэрэгцэн өрсөлдсөн Кубын хуульч тэрс үзэлтэн чөлөөт сэтгүүлч Хилде Брандо Чавиано, компьютерийн мэргэжилтэн Юниел Лопес нар сонгуулийн эхний шатанд ялагдал хүлээсэн байна. Би сонгуульд ялаагүй ч гэсэн баяртай байна. Яагаад гэхээр ард түмэн надтай хамт байна. Эдгээр хүмүүсийн хувьд би ялаагүй ч гэсэн би тэднийг төлөөлж байна шүү дээ. Миний хувьд сонгуульд өрсөлдсөндөө сэтгэл хангалуун байна. Олон ч зүйл дээр туршлага суулаа. Юу хийж чаддгаа ч ойлгож авсан. Нэг их анхаарал татаад байдаггүй сонгуульд олонний анхаарлыг татаж чадлаа. Америк твд нэг намын буюу коммунист намын системтэй цорын ганц улс болох Куб нь үндсэн хуулийнхаа дагуу сонгуульд коммунист намаас бусад намын гишүүнийг хоригддог. Гэвч Кубын сонгуулийн хуучин системээр явсан энэ удаагийн сонгуульд улс төрийн тэрс үзэлтнүүд нэрээ дэвшүүлж оролцсон нь энэ арлын улсад нэг талаар дэвшил гарч байгаагийн жишээ гэж зарим ажиглагч дүгнэж байна. Кубын хувьсгалын эцэг Фидель Кастро орон нутгийн сонгуульд саналаа өгч байгааг тус улсын хэвлэлүүд дамжуул үзүүлжээ. Кубын удирдагч Раул Кастро сонгуулийн хуулиндаа өөрчлөлт оруулах амлалт өгсөн ч яг ямар зарчмаар өөрчлөхөө ил тодор зарлаагүй байгаа. Гэхдээ одоогийн байдлаар Кубын сонгуулийн шинэ хуулинд сонгуулийн санал авах байр бүрт сонгогчдын тооны дээд хязгаарыг 350-аас 700 болгон нэмэгдүүлэх, алслагдмал бүс нутгуудад сонгуулийн тусгай комисс байгуулах, сонгогчдын гарын үсгийг авах гэсэн 3 томоохон өөрчлөлтийг тусгахаар болсон байна. Америкийн нэгдсэн улс болон Куб харилцаагаа хэвийн болгож, хоёр талын худалдааг нэмэгдүүлэн аялал жуулчлал, банк санхүүгийн хоргийг цуцлах түүхэн уулзалтын дараа болж байгаа энэхүү орон нутгийн сонгуул олон улсын анхаарлыг татж байна. Куб Америкийн нэгдсэн улсын төрийн тэргүүн нараа саяхан Панамын дээд хэмжээний уулзалтын хүрээнд нүүр тулсан уулзалт хийсэн нь 1956 оноос хойш анхны түүхэн уулзалт байсан юм а. Үзэгчдээ би та бүхэндээ олон улсын хүрээнд анхаарал татсан гол үйл явдлын мэдээлэлээс хүргэлээ. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. За одоо та бүхэн орой өдрүүдийн цаг агаарын байдалтай танилцсан уу? Монголын мэдээ агентлаг цагаан хүрд мэдээллийн хөтөлбөрийнхөө даваа гарагийн дугаарыг та бүхэнд хүргэлээ.